Яагаад тэгэхээр төрийн мөнгө бол ипотекийн зээлийг одоо хангахад бол дийлэнх нь байж болохгүй гэж боддог. Харин төрийн бодлогоор тэр хувийн хвшлийн тэр потенциал боломжийг бол нээх ёстой байна. Энэ ипотекийн зээлийн их үүсвэрлөө дийлэнх нь хувийн хвшлээс их үүсвэр нь татагдж ордог. Төрийн бодлого тэрэнд нь дэмжлэг, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Сая инхцээ захирлын бас нэг хэлсэн point байсан. Бид нар өөрсдөө их үүсвэр татгаар нөө дотоодд урт хугацааны мөнгө байхгүй учраас гадаад зах зээлээс бол ингээд ам доллар ч юм уу валютаар орж ирдэг. Гэтэл нөө нэг юуны ханшны эрсдлийг яах вэ те? Энэ swap хилцлийг яах вэ гэдэг. Энэ бид нар ханшны эрсдлийг удирдах тийм хэрэгслүүд бол манай санхүүгийн салбарт бол байдгүй. Зөвхөн төв банк swap хийдэг жишээтэй. Тэгэхээр эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд ингээд шийдэх юм бол хувийн хвшил бол дунд хугацаанд гаднаас их үүсвэр оруулж ирнэ. Түүнийг бол ипотекийн зах зээл рүү оруулах боломжтой.